За өнөөдөр та бүхэндээ бэлдэж хүргэж байгаа хичээл маань эмэгтэй энерги ба emotion буюу сэтгэл хөдлөл гэсэн маш гайхамшигтай нэгэн хичээлийг та нартай ярьж өгье. За ингээд бидний эмэгтэйлэг байдал маш олон зүйлээс шалтгаалж байдгийн нэг нь яахын аргагүй бидний сэтгэл хөдлөл юм аа. За энэ эмэгтэй хүний онцлог сэтгэл хөдлөлийг ярихаас өмнө ерөнхийдөө хэдүүлээ ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай ярил л да. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд хоорондоо юугаараа ялгардаг вэ гэд ингээд бодоод үзэхээр охин хүүхдүүд амархан уйлждаг, арай эмзэг байдаг тийм ээ. За эсвэл альва нэгэн зүйлд маш эмзэг ханддаг. Тэгээд бүсгүүчүүдийн хувьд ч гэсэн уурлаж уцаарлахтаа амархан байдаг гэдэг ч юм уу тийм. Янз бүрийн ийм сэтгэл хөдлөлүүд өөр байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд анзаарах юм бол эмэгтэй хүн арай илүү уйлдаг тийм ээ. Эмэгтэй хүн арай илүү юм сэтгэл хөдлөл өндөртэй. Нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Жижигхэн зүйлд баярлаж, жижигхэн зүйлд гомдож, жижигхэн зүйлд одоо хөөрдөг ийм төрлийн хүмүүсийг эмэгтэй хүн гэж нэрлэдэг юм. Энэ юусэн санаандгүй зүйл биш. Ер нь бүх төрлөх одоо эмэгтэй хүний шин чанар бол иймэрхүү л байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй хүний өөрийнх нь төрлөх өгөгдөл дээр үндэслэж та нартай зориулаад одоо маш тодорхой зөвлөгөө, мэдээлэл, мэдлэгийг хүргэе. За ингээд юуны дөрөнд сэтгэл хөдлөлөө зөв удирдах замаар эмэгтэй энергийг яаж сэргээх вэ гэдгийг юуны дөрөнд юунаас эхлэхийг хамгийн түрүүнд ер нь бид нар эмэгтэйлэг байна гэдэг бол маш их одоо өөрийгөө хайраар цэнэглэн, хайраар дүүргэн бусдыг хайрлна гэсэн байдаг. Тэгэхээр өдөрт нэг хүнд та өөртөө ийм сорилт тавьж болох нь шүү дээ. Өдөрт би ингээд ямар нэгэн хүнд танихгүй ч бай тий. Хин нэгэн хүнд ингэж туслая. Ямар нэгэн байдлаар хайрыг хүргэе. Хайрын маш олон төрлийн хил байдаг. Хүнд туслах. За тэгээд сайхан үг хэлэх, тэврэх, тийм ээ, урам зориг өгөх гэх мэтлэн хайрыг илэрхийлж байгаа маш их арга зам байгаа. Эсвэл хоолгүй байгаа хүнд хоол өгөх гэдэг юм тийм ээ. Тэгэхээр ингээд одоо өнөөдрөөс эхлээд та нар маань нэгэнтээ эмэгтэй энергиэс сэргээе, гоо үзэсгэлэнтэй бай, өөрийнхөө мөн чанарыг олъё, үзэсгэлэнтэй оршие гэж ингэж чин сэтгэлээсээ хүсчил байгаа бол багшийнхаа хэлж байгаа зүйлсийг амьдралдаа гол нь хэрэгжүүлээрэй. За тэгээд нэг хүнд ч гэсэн ингээд тус болъё гэдэг ийм нэг зүйлийг хэрэгжүүлээд явах юм бол та нарт маань гайхамшигтай зүйлс таны амьдрал ч гэсэн тохиолддог. Ягаад гэвэл багш нэг юм шүлэг бичсэн. Харамгүй өгөөд сурсан хүнд хариуг нь бурхан барьдаг байх гэд. Тэгээ энэ шүлгээ та нартаа зориулаад бас оруулж өгнө. За тэгээд тэгэхээр ерөнхийдөө та нар энэ emotion хэсгээр ч гэсэн одоо яах вэ гэхээр ерөөсөө л өдөр болгон бусдыг хайрлан гэсэн ийм зарчмыг баримтлана гэсэн. За дараа нь мэдээж сэтгэл хөдлөл гэж ярьж байгаа бол бид нар хайр гэж явж байгаа бол гэр бүл шууд холбоотой. Тэгээ өөрийн гэр бүлийн эргэн тойронд байгаа хамгийн ойрхон байгаа хүмүүстэй хайрыг маш дулаахан хамгийн одоо өгөөмөр хамгийн хязгааргүй тэр хайрыг хүүхдүүдтэй ижи аавда эр нөхөртөө гих мэтлэн дотны хүмүүстэй гаргана. За тэгээ мэдээж нөгөө бусад хүмүүс гэдэгт ордоггүй зүйл жишээ нь одоо хин нэг нь танихгүй хүнийг барьж аваад үнсэд байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо энэ гэр бүлийн хүмүүс гэдгийг илүү задлж хэлж байгаагийн учир нь хүн өөрийнхөө хамгийн дотны үр хүүхэдтэй хамгийн их хайрыг өгнө, хамгийн их одоо тэнд хязгааргүй тий. Тэгэхээр хүүхдүүдээ үнсэх, эрхлүүлэх, хүүхдүүдийг хайрлах, за тэврэх энэ бүгдэд бидний эмэгтэй гармон ялгарч байдаг. Эмэгтэй энерги сэргийж идэг учраас энэ зүйлсийг та нар хийж байгаарай гэж байгаа. Ерөнхийдөө бас нэг үнсэлцэх гэдэг юм уу те. Мэдээж нэг хайртай хүнтэйгээ, гэр бүлийн хүнтэйгээ гэдэг юм уу, найз залуутайгаа гэдэг юм уу. Энэ бүхэнд эмэгтэй энерги сэргийж идэг байна шүү. За дараа нь энэ 3 дугаарт нь нөгөө та нарт би эхнээс нь сургалтын эхнээс хэлээд яваад байгаа. Ер нь эмэгтэй энерги гэдэг бол амар амгалан 50 байх туфтаа.
уур уцаараас зүхтдэг, уур уцаар хилэн адгалт энэ бүхнээс эмхтэй энерги зүхтдэг. Та ууртай бухимдалтай адгсан яарсан ийм байгаад л байвал та өөрийгөө одоо эмхтэй энергийг дуудаж авчрах тийм боломжоо хаагаал байна гэсэн үг тийм. Ийм учраас уур уцаараас ангижрах хэрэгтэй гэсэн ийм зүйл. За дараа нь энэ emotion дээр бас нэг энэ маш онцгойлж одоо нэг хэлж өгч байгаа зүйл нь одоо юм юу байгаа. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тэр дундаа ойлгохын тухай хэлж өгье. Ойлгох тийм ээ. Ер нь нэмэгтэй энерги гэдэг бол ингээд дотроо онгойлгож сэтгэл зүрхээ уудалж зүрхнийхээ чакраг нээж байхад дуртай. Окей. Тийм учраас бид нар энэ ойлгох гэдэг зүйлийн тухай та нартай багш нэг судалгаатай зүйл ярий. Ойлно гэхээр одоо ойлно гэдэг бол одоо хүмүүс хөвчлэн энэ сул дорой байдал ч гэдэг юм уу те. Нулимсаа битгий харуулж гэдэг юм уу бас нэг юм өгнөд байдаг. Гэхдээ миний хувьд ч гэдэг юм уу ойлгохаас одоо нэг татгалздаггүй болсон. Мэдээж хэрэг хинч хамаагүй хүний өмнө очиод ойлгохгүй. Мэдээж хэрэг одоо тэр нөхцөл байдлаас их юм шалтгаалж байгаа. Гэхдээ заримдаа би ганцаараа байж байхдаа уйлдаг. Тэр уйлах гэдэг чинь магадгүй би одоо амьдралдаа маш их чухал зүйлийг ойлгож аваад ухаарад уйлж иж болно шүү дээ. Магадгүй би кино үзээд тэнд болж байгаа үйл явдал тэр одоо хин нэгэн хүнийг өрөвдөж уйлж иж болно шүү дээ. Магадгүй би амьдрал ямар сайхан юм бэ гэж бодож би ямар их зүйлийг даван туулавэ гэж бодож баярлаж эсвэл би тодорхой нэгэн олон жил мөрөөдсөн амжилтандаа хүрч бас уйлж иж болно. Тэгэхээр сөрөг зүйлийг одоо заавал бодохоор уйлдаг юм шиг хүн заримдаа дотор бачимдахад хүртэл уйлдаг тийм ээ. Дотор бачимдж байхдаа уйлах хэрэгтэй. Одоо би та нартай хэлж өгье л да. Уйлах нэгэнд ингээ уйлмаар санагдана гэдэг чинь таны дотор ингээд ямар нэгэн зүйл байна л гэсэн үг шүү дээ. Тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээ уйлах замаараа гаргаж байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүн. Тийм учраас уйлахад ирнэ дуртай байгаарай гэж те их сонин зөвлөгөө та нарын сургалтын суусных бас нэг ингээд чухал ойлгоод авч байгаа зүйл нь энэ байгээ. За тэгээд энэ femininity буюу энэ эмэгтэйлэг оршихын тухай судалдаг мэдээж маш олон хүмүүс байгаа. Гадаадын судлаачид гэдэг юм уу тийм. Тэдгээр хүмүүсээс нэг ийм хүнийг онцлоё. Доктор Хабиб Садихи гэдэг хүн яг энэ эмэгтэй хүн уйлах нь ямар ач тустай вэ гэдэг талаар судалгаа бичсэн байт юм байна. Эми гэдэг хүнтэй хамтарч. Гэтэ энэ хүн гол санааг нь гаргаж ирсэн. Тэр энэ хүний хэлснээр бол энэ уйлснараа уйлах нь ерөөсөө сэтгэлийг хөдөлгөх товчлуур гэж үздэг юм байна. Сэтгэлийг хөдөлгөх одоо ингээд нэг л юм одоо ямар нэг одоо бид нар ярьдэж нэг мэдрэмжгүй болцсон гэдэг ч юм уу те эсвэл нэг л төв царайтай те нэг л хэвийн энэ амьдрал нэг л хэвийн сэтгэл хөдлөлийг ингэж одоо өөрчилж дөргиож өгж байгаа тэр товчлуур нь уйлах гэж үздэг байгаа. Тэгээд уйлахын энд одоо ач тусна гэдгсэн чинь уйлснараа хүн нөгөө дотор байгаа энэ давчтаад байгаа зүйлсийг нэгдүгээрт гаргадаг. Нөгөө дотор онгойх гэдээ бүгдээрээ мэднэ. Яг тэрэн шиг юм ярьж байна. Дотор онгойхоос гадна стресс тайлагддаг гэж үздэг. Мөн дээрэс нь яг энэ хүний бичснэр бол уйлснараа хүний бие сэтгэл цэвэрлэгдэн гэж үзэж байгаа. Тэгээд би яг энэ одоо benefits of crying гэд яг уйлахын ач тус гэд нэмэлтээр судлаа. Нэмэлтээр судлахад уйлснараа хүний нүд цэвэрлэгддэг гэж үздэг. Одоо бид нар нэг юм тусаагаар тусаагаад нэг нүдэндээ юм витамин хийдэг шүү дээ. Тэр уйлна гэдэг нь өөрөө байгалийн тийм процесс нь. Энэ нүдийг тодорхой хэмжээгээр ингэж өөрөөр нь цэвэрлж байгаа. Тэгээд нүдээ гой тунгалаг тий ингэж байлгахын тулд бас тодорхой хэмжээгээр хүн уйлах хэрэгтэй байж байгаа нь шүү дээ тий. Нэгэнт л уйлдаг гэсэн энэ одоо зүйл хүн болоод хүмүүс бид нарт заяасан шүү дээ тий. Тэгээд дараа нь яаж нэг хэр уйлснаар бүр юм өвчин намддаг гэж үздэг. Pain relief одоо
ямар нэгэн өвчин зовир намддаг гэж үзээ. Та нар өөрсдөө бас энийг анзаарч байгаарай. За юу. За дараа нь юу гэж үзэх вэ гэхээр магадгүй одоо унтахаас өмнө ч юм уу те эсвэл ингээд маш их уйлсны дараа нэг унтмаар санагдаад байдаг ч те тэрийг би энэ нөгөө өнөөдөр судалгаа харж агаад мэдэж авлаа л да. Тэгэхээр маш сайн унтаж амархад бас тусалдаг байгаа байхгүй юу? Тийм учраас миний бүсгүйчүүд уйлмаар санагдсан үедээ, догдолсон үедээ, баярлсан үедээ, давчигдсан үедээ, дотороо онгойлмоор санагдсан үедээ заавал хин нэгэнд харуулж уйлах албагүй л дээ. Гэхдээ уйлж байгаарай. За юу. За ийм маш чухал юм мэдлэгийг та нартай өглөө. За тэгээд emotion and femininity буюу сэтгэл хөдлөл болон эмгтээлэг байдал гэдэг дээр дараагийн хэлж өстой зүйл нь ерөөсөө л ийм жаргалтай мэдрэмж, инээмсэглэл. Ер нь инээмсэглэл маш чухал. Та нар ингээд ер нь бүсгүйчүүд бид нар өөрсдөө инээмсэглэх дуртай. Ямар нэгэн зурган дээр гоё гарыг гэвэл бид нар цаанаасаа ингээд инээмсэглэдэг тийм үү? Инээмсэглэдэг. Энэ их зөв юм байгаа. Тэгээд одоо талент хараад те дандаа инээмсэглэдэггүй. Би нэг хэсэг ингэсэн байсан юм аа. Одоо ингээд өөрийгөө анзаарсан байхгүй юу? 20-д наснда би одоо 24 5 та ч юм уу маш их инээмсэглэдэг байсан билээ. Тэгснэ сүүл рүүгээ 30 яг гараад ирсэн чинь нэг инээмсэглэл нь багассан байсан гэдгийг би өөрийнхөө нэг юм зураг хүмүүстэй харьцаж байгаа байдал өөрийнхөө тухайн үед хийж исэн бичлэг гэдэг юм уу тэр зүйлүүдээс харж исэн. Хүн өөрийгөө дандаа ингэж эргэж харж дүгнж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо сүүлийн үед багш нь ингээд аль болох инээмсэглэж байгаа. Хичээлээ ярьж явах үедээ ч гэсэн багш нь ингээд нэг юм ууртай тий ингээ яриад байвал та нартаас тэрийг хүлээж авахд хэцүү санагдана. Тийм учраас инээмсэглэж, хайрыг шингээж, инээмсэглэн гэдэг үйлдэлээр дамжуулаад цаанаасаа бие маань ингэж тайвширч, цаанаасаа ингэж гэрэлтэж байгаа. Инээмсэглэлд өөрөө агуу шийдтэй зүйл шүү дээ. Ийм учраас femininity буюу эмэгтэйлэг байдал, эмэгтэй энерги улам гэрэлтөөлж, улам үзэсгэлэнтэй сайхан болохын тулд миний бүсгүйчүүд өнөөдрийн та нартай хэлсэнчлэн сэтгэлээ онгойлгомоор уйлмаар санагдсан үедээ маш сайхан уйлж байгаарай. Уйлна гэдэг маш их ачиж тустай зүйл юм байна. За мөн дээрээс нь инээмсэглэл гэдэг ижидтэй зүйл шүү. Инээмсэглэж байгаарай тий. Инээмсэглэхгүйгээр бид нэр үзэсгэлэнтэй харагдах боломжгүй шүү. Уур уцаар гэдэг зүйлээс хол байгаарай. Эргэн тойрныхоо бусад хүмүүсийг ан амьтныг, ургамлыг хязгааргүйгээр хайрлахаас суралцаарай. Өөрийнхөө хамгийн хайртай дотны хүмүүсээ үнсэж, үнэрлэж, эрхлүүлж, хайрлаж байгаарай. Энэ бүхэн танд эмэгтэй энерги гэдэг зүйлийг таны биед суулгахад, амьдралынхаа туршид эмэгтэйлэг байхад туслах гахалтай мэдлэг, мэдээлэл юм шүү. За ингээд өнөөдрийн хичээл өгөр өндөрлөж байна. Өнөөдөр та нар багшийнхаа хэлсэн зүйлсийг заавал хэрэгжүүлээрэй. Ер нь амьдралынхаа туршид хэрэгжүүлээрэй. Ингээд түр баяртай.